Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараараа бид сүүлийн жилүүдийн хамгийн шилдэд сэтгэл зүйн аимшигын бүтээлүүдийн нэг болох Barbarian киног та бүхэндээ хүргэж байна. Детройт хотын Brightmoor дүүрэгт Тесс цахимаар захиасан байшиндаа ирнэ. Зааварт түлхүүрийг аднах цоочтой хайрцаг дотор байгаа гэсэн боловч тэрээр онгойлгож үзэхэд хайрцаг хоосон байв. Тэр даруй захиалгын ажигтан руу залгаж тусламж хүссэн ч дуудлага нь дууч шуудан руу шилжчихэв. Тэрээр зуруус үлдээж хуучин найз залуугаасаа ирсэн хит хідэн дуудлагыг үл тоомсорлсныхоо дараа байшингийн дэрэл асаарттай байгааг анзаарна. Тэс хонх дартал түүнийг гайхшруулан Кит гих залуу хаалга тайлав. Тэрээр одоогоор энэ байшин түрээсэлж байгаагаа тайлбарлаж, захиалгын ажилтан санамсаргүйгээр нэг байшин хоёр хүнд давхар түрээсэлснийг тэд ойлгоно. Гадаа их бороо орж байсан тул Кит Тессийг дотогш орохыг санал болгов. Дараа нь Кит үннээ хэлж байгаагаа батлахын тулд захиалгын баталгаажуулалтаа Тесст харуулна. Тесс ойрын зочид буудлын руу залгаж өрөө захиалгахыг оролдсон боловч харамсалтай нь өнөө шөнөдөө бүх буудал дүүрсэн байлаа. Кит үүнийг сонсоод хотод ангаан ухааны хурал болж байгаа тул хаанч сул өрөө олдохгүй байх гэж хэлв. Тэрээр Тессийг энэ шөнөдөө байшинг хамтдаа хуваалцахыг ятгах, өөрөө буудан дээр унтаж болох тул түүнд орыг нь тавьж өгөв. Унтлахын өрөөнд Тесс Китийн төрөвчийг олсон бөгөөд түүнд буцааж өгөхөөсөө өмнө иргэний үнэмлэхнийхэн зургийг дарж авна. Тэрээр шүшүүрт орсныхаа дараа зочны өрөөнд буцаж ирэхэд Кит дарс хундагчсан түүнийг хүлээж байв. Тесс дарснаас татгалзсан ч хэсэг хугацаанд ярилцахыг зөвшөөрнө. Тэрээр Кэтрин гих баримтат киноны найруулагчтай ажлын ярилцахад орохоор энэ хотод ирснээ хуваалцах ба Кит Кэтрины дараагийн кино нь өөрийнх нь үүсгэн байгуулсан Детройтын хөгжмийн хамтлагийн тухай байх болно гэдгийг хэлв. Нийтлэг сонирхолтой байгаа нь тэднийг илүү дотносоход тусалж яриа хідэн цаг үргэлжлэх зуур Тесс эцэст нь дарсыг уусан байлаа. Шүн дунд хаалга чахар монгоох чимээнээр Тесс сэрэв. Гинт тэр ямар нэгэн муухай чимээ сонсон. Унтлахын өрөөнийх нь хаалга онгорхой байгааг анзаарна. Кит буудан дээр хар дарж зүүдлэн хачирхалтай дуу чимээ гаргаж байлаа. Тесс ойртож очин нэрийг нь дуудаж гарыг нь сэгсрэв. Эхлээд юу ч болсонгүй. Гэвч дахин оролдоход тэрээр цочин сэрж Тесс ч айсандаа чангаар хашгирч орхив. Тесс түүнээс өрөөнийх нь хаалгыг онгойлгосон эсхийг асуусан ч Кит үүнийг хийгээгүй гэж тангаруулна. Дараа нь Тесс унтлахын өрөөндөө буцаж очоод унтахаасаа өмнө хаалгаа сайтар түүхтсэн эсхээ шалгав. Маргааш өглөө Тесс ирээд гадагшаа гарах шаардлагатай болсон тухайгаа бичээд түүнд амжилт хүссэн Китийн зурвасыг олно. Тэрээр гарахдаа түлхүүрээ гаднах цоочтой хайрцалд үлдээгээд гарав. Одоо нар мандсан тул Тесс тэр хавийн бүх байшингууд өөрийнх нь түрээсэлсэн байшингаас бусд нь балгас болж сүйдсэн байгааг анзаарч ихэд гайхна. Тэрээр Кэтринтэй уулзаж ярилцлагадаа оров. Тесс хаана байрлаж байгаагаа хэлэхэд Кэтрин үүнийг галзуу хэрэг гэж үзээд тэр хавь огтхонч аюулгүй газар биш болохыг сануулж анхааруулв. Хэсэг хугацааны дараа Тессийг байшиндаа эргэж ирэхэд Андре гэх нэгэн орон гэргүй ир түүний анхаарлыг татахыг оролдож байгаа харагдана. Тэр ир түүн рүү гүйж эхлэх үед Тесс хайрцаг руу яаран очиж түлхүүрээ аван түүнийг гүйцэж ирэхээс яг өмнөх нь батвш орж амжив. Нөгөө ир хаалгыг нүдэж гаднаас гарахыг шаардах бөгөөд Тессийг яваад өгөөч гэж гуйсан ч үл тооно. Тесс цонхоор нүд салгалгүй харж байх зуураа цагдаа дуудахыг оролдсон боловч одоогоор сул цагдаагийн баг байхгүй гэсэн хариу сонсно. Үүний дараа Тесс угаалгын өрөө рүү ороод ариун цэврийн цаас байхгүй байгааг анзаарав. Тэр байшингийн өрөө бүрээс хайсан боловч хаанаас ч олсонгүй. Тиймээс подвал руу орж шалгахаар шийдэв. Тесс эцэст нь тэндээс цаас олж хурдхан шиг нэг шүүрч авна. Гэвч буцаж гарах гэтэл хаалга өөрөө хаагдаж түгжигдсэн байхыг тэрээр олж мэднэ. Тэрээр хичнээн хүчтэй татаж сэгсэрсэн ч хаалгыг онгойлгож чадахгүй бөгөөд уцаа дээд давхарт үлдээсэн тул тусламж дуудах боломжгүй байлаа. Тесс гол түлхүүрийг авсан тул Кит буцаж ирээд ч дотогш орж чадахгүй. Мөн тэнд нээх боломжгүй нэг цонх байв. Хаалгыг онгойлгож болох үйс ямар нэг зүйл хайж байхдаа Тесс ханааны нүхнээс цухууж буй олсыг олж харав. Түүнийг татах үед нууц хаалга онгойно.
Дотор нь маш харанхуй байсан тул тэр орхихоор шийдэв. Хэдэн цагийн дараа Тесс хүлээхээс залхан тойл авч подвалын гэрлийг нөгөөх нууцлаг өрөөрөө ойлгуулав. Одоо тэр богинохон хонглыг харж чадах болсон тул түүгээр дамжиж дахин нэг хаалгыг олдог. Тэрээр хаалгыг онгойлгож гэрлээ асаахад хуучин гудас, хувин, камер болон ханан дээрх цустай гарын хээ харагдана. Тесс маш их айж цочирдсондоо подвал руу буцангүйв. Гинт хэн нэгэн гаднах гол хаалгыг нүдэж эхлэх бөгөөд Тесс цонхоор харж Кит эцэст нь буцаж ирснийг баталгаажуулна. Тэрээр Китийг сонстол цонхыг нүдсэн бөгөөд Кит гаднаас нь цонхыг онгойлгож чадсанаар Тесс түүн рүү түтхүүрээ дамжуулж өгч чадав. Хэдхэн секундын дараа тэд хоёулаа байшинд орсон байх ба Тесс түүнд нөгөөх нууцлаг өрөөний талаар хэлнэ. Подвалд хуучин хог ногш байх нь хэвийн зүйл гэж үзсэн тул Кит үүнийг нэг их хачин зүйл гэж бодохгүй байсан ч Тесс явахыг хүсэж байлаа. Кит түүнийг хурдхан зогсоож подвал руу орж шалгаж үзхийг хүсэж байгаагаа хэлээд хэрэв өөрөө бас тэнд гацвал түүний тусламж хэрэг болж магадгүй тул хэдэн минут хүлээхийг ятгахна. Подвал руу ороод хэдхэн секунд өнгөрсний дараа Кит хариу өгөхөө болив. Иймд Тесс юу болсныг шалгахаар доош буув. Хаалгаар дахин хаагдах гэж байсан ч энэ удаад Тесс амжиж түүнийг тогтоон барьж чадлаа. Тэрээр дээшээ яран гүйж гарч түлхүүрээ ширээн дээр шидчихгээд сандал авчран хаалгыг хаагдахгүйгээр ивж тавив. Дараа нь тэр нууцлаг өрөө рүү явав. Гэвч Кит тэнд байсангүй. Тесс хонглыг тойруулж харах ба утасныхаа гэрлийн ачаар энэ удаад шинэ хаалга олж харна. Түүнийг онгойлгоход маш аимшигтай хонгол байлаа. Яг тэр мөчөд Тесст Китийн тусламж эрен дуудах дуу сонсогдсон тул тэр зоргоо чангалж хонгол руу буув. Төмөр торыг давсны дараа тэрээр дотроо аягтай хид хідэн хоосон торнуудыг олдог. Тэрээр уйлж эхлэх бөгөөд хонголд хайсаар ямар нэгэн зүйлээс цочин айсан ч тэр нь ердөөл Кит байв. Тэрч бас маш их айсан байх бөгөөд хэн нэгэн түүнийг хазчихлаа гэж хэлнэ. Тэд эндээс гарах хэрэгтэй гэдэгтээ санал нийсэн боловч аль зүгт гарц байгааг тогтож чадсангүй. Ингээд тэдний дунд маргаан үсв. Гинт хонголд нүцгэн аимшигт мангас мэт эмхтэй гарч ирэн Китийг барьж аваад түүнийг үхтэн толгойг нь хананд савж эхэлнэ. Дараа нь энэ мангас Тесс рүү харан ахирна. Энэ хооронд амжилттай яваа жүжигчин AJ далайн эрэг хаваар машин барьж явахдаа продюсеруудаасаа дуудлага хүлээн авна. Тэд түүнд хамтран тоглосон эмэгтэй жүжигчин нь түүнийг хүчирхийлсэн гэж буруутгасан тул тэрээр ажлаасаа халагдсныг мэдэгдэнэ. AJ үүнийг үгүйсгэж уурлан бухимдах үед продюсерууд нь хэвлэл мэдээллийнхэн хэдийнэ энэ талаар мэдсэн болохыг хэлв. AJ уцаа таслан машинаа зогсоогоод цочилд орсон байдалтай далай руу ширтэнэ. Хэсэг хугацааны дараа AJ нэгтгэн бодогчтойгоо уулзахаар очих ба тэрээр өмгөөлөгч хөлсөлж энэхүү тансаг амьдралын хэв маягаа цаашид хадгалж үлдэх боломжгүй болсныг нь онцлон хэлнэ. Салбарын түүнд ямар ч шинэ боломж олгохгүй тул AJ зарим хөрөнгөө зарах талаар бодож эхлэхээс өөр аргагүй болов. Түүгээр ч зогсохгүй нэгтлэн бодогч нь ажлаасаа гарч байгаагаа түүнд хэлнэ. Үүний дараа AJ Детройт руу нисэх ба энэ хэрэг хэдийнэ мэдээгээр гарч байгааг анзаарсан тул чимээгүй байж нуугдах хэрэгтэй болно. Оройн тэрээр Брайтмор дүүрэгт ирэх бөгөөд тэрээр өнөөх нууцлаг байшингийн эзэн бөгөөд түүнийгээ зарахыг хүсэж байгаа нь тодорхой болно. Гадаа Тессийн машин байрлуулсан байгааг харсныхаа дараа тэрээр байшинд орж хаалгыг сандлаар ивж тавьсан байхыг олоод түүнийг холдуулж подвалын хаалгыг хаана. Дараа нь тэрээр янз бүрийн өрөөнд Кит болон Тессийн эд зүйлс байгааг анзаарахч тэнд хинч байсангүй. Тэрээр байшингийн зуучлагч руугаа залгахад тэрээр сүүлийн хэдэн 7 хоногт ямар ч захиалга хийгдээгүй гэж хэлв. AJ байшинд хулгайгаар хүмүүс орж амьдарч байсан байх гэж бодохч энэ нь зуучлагчийн асуудал биш тул тэр эмэгтэй уцаа тасална. Дараа нь AJ найзтайгаа хамт бааранд очих бөгөөд хамтран тоглосон жүжигчнээ далимдуулан ашигласнаа хүлээн зөвшөөрөх боловч үүнийг сүртэй зүйл гэж үзэхгүй байв.
Түүгээрч барахгүй. Түүний карьерийг сүйтгэхийг хүссэн гэж тэрээр эмэгтэйг доромжлно. AJ байшинд буцаж ирэхдээ өмгөөлөгч нь түүнтэй ярихгүй байхыг сануулсан хэдий ч хамтран тавуулсан жүжигчнийхээ дууц шууданд уучлагдахгүйсэн зураас үлдээн. Маргааш өглөө нь AJ аимшигтай шаардсан байдалтай сэрж, үүнээсээ болж бүүлжинэ. Дараа нь тэрээр Тесийн зөөврийн компьютерийг олох хүртлээр эзэнгүү орхигдсон бүх цүнх чемоданыг ухаж шалгана. Дэлгэцэн дээр түүний нэр гаргаж AJ нууц үггүйгээр компьютерт нэвтэрч чадсангүй. Ширээн дээр байсан түлхүүрийг олсныхоо дараа AJ гэрэл нь асхаа байсан подвал руу өнгийдэг. Түүний дуудахад хэн ч хариу өгсөнгүй. Гэсэн хэдий ч түүнийг цочоосон чимээ сонсогдов. Зөвшөөрлгүй амьдрагчид тэнд байгаа гэж дүгнээд AJ хувцлаж подвал руу буухаасаа өмнө хутга арч идэм шүүрч авна. Эргэн тойрноо харж байхдаа тэрээр өөр нэг чимээ сонсож өнөөх хоолсыг олдог. Ингээд AJ өнөөх хоолсыг татаж нууц хаалгыг олж нээн. Удалгүй тэрээр аимшигт өрөөг олох боловч энэ нь түүнд айдас биш. Харин ч догтлол төрүүлж орхив. AJ зочны өрөөнд буцаж ирээд газар доорх зай талбай байшингийн үнийг үсгдэг эсхийг мэдхийн тулд онлайнаар мэдээлэл хайж эхэлнэ. Тэрээр подвалыг тусдан зарах эсвэл түрээслэх боломжтойг мэдэж авлаа. Тиймээс тэр метр шүүрч аваад нууц хэсгүүдийг хэмжихээр доошоо яаран бууна. Тэрч байтугай хэмжилт хийхийн тулд орыг нь хүртэл холдуулах ба энэ өрөөний цаад аимшигт утга учир түүнд огтхонч төгшүүр төрүүлсэнгүй. Эцэст нь AJ нөгөө хаалгыг олж цаана нь хонгил байгааг хараад улам бүр баярлана. Тэр хэмжилтээ үргэлжлүүлэх бөгөөд ямар нэгэн хөгжим дуурхыг сонсох хүртлээр зогссонгүй. Хонглын үзүүрт гэрэл гарах ба тэрээр гэрлийг дагаж яваад дахин нэг өрөө олно. Тэнд маш муухай үнэр үнэстэж байлаа. Шалыг хуучин хүнжлүүдээр хүчсэн байх бөгөөд жижиг зурагтаар нэгэн их хүүхдэд хооллож буй бичлэг гарч байв. Гинт метр нь цааш татардаж эхлэх тул AJ метрээ тавьж хонгил руу хэрхэн алга болохыг нь харж зогсно. Тэрээр хачирхалтай дуу чимээ сонсмогцоо шууд л зүхтаж эхлэв. Тэр санамсаргүй бүдэрч унан арч хідэнгээ унгаах бөгөөд гэрэл нь анивчиж эвдэрч эхэлнэ. Гисэн хэдий ч мангас ирж байгааг харахад хангалттай гэрэлтэй байсан бөгөөд мангас түүний нүүр рүү архих хэмжээний ойрхон ирнэ. AJ дахин зүгтсэн ч нэгэн нүхрэн унаж араа гэмтээж орхив. Мангас нүхний тагийг хаасны дараа Тес гинт түүний амийг дарж чимээгүй байхыг сануулan AJ-г цочооно. Энэ үед киноны үйл явдал 1982 он руу шилжиж энэ хөрш зэрэгэлдэх орчин урд нь ямар сайхан байсныг харуулна. Байшингийн анхны эзэн нь Фрэнк байсан бөгөөд тэрээр нэг өдөр гэртээ хүүхэд их барьж авахд хэрэгтэй зүйлс худалдаж авахаар хүнсний дэлгүүр рүү явна. Тэр хэрэгтэй бүхнээ авч тээшэндээ хийгээд гэртээ харихад бэлэн болсон ч тэр мөчөд нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харав. Тэрээр гэртээ харихын оронд тэр эмэгтэйг дагахаар шийдэж байшингийнх нь гадаа машинаа байрлуулна. Фрэнк ийм зүйлс анх удаа хийгээгүй нь тодорхой байв. Учир нь түүний машины тээшэнд зүсээ хувиргах хувцас хэдийнэ бэлэн байлаа. Тэрээр өөрийгөө цахилгаанчин гэж дүр эсгэн эмэгтэйн хаалгыг тогшиж ойр орчмоор тог тасарсан тул айл бүрийг шалгаж явна гэж хэлнэ. Эмэгтэй түүнийг дотогш оруулах үед Фрэнк угаалгын өрөө рүү сэмхэн орж цонхны төвчийг мулталж архив. Гэртээ харих занд нь Фрэнк рүү хөршин дөхөж ирээд энэ хавь тэр чихтэй сүрч байгаа тул байшингаа зарж байгаагаа хэлв. Фрэнк өөрийгөө хизээч эндээс нүүхгүй гэдгээ мэдэгдснийхаа дараа эмэгтэй хүний хашрах дуу сонсогдох подвал руугаа худалдаж авсан бүх зүйлсээ оруулав. Одоо цагт буцаж ирэхэд Тес AJ-г мангасыг уурлуулахгүй тулд тайван байхыг сануулна. Яг тэр мөчөд мангас гарч ирэн тэдэнд өвчтэй сүү санал болгов. Тес эргэцэх зүйлгүйгээр түүнээс нь ууж мангас тэднийг өөрийнхөө хүүхэд болоосай гэж хүсэж байгаа тул AJ-г ч мөн адил уухыг гуйна. Гэвч AJ татгалзсан тул мангас нөхрөө бас бууж ирнэ. Мангас Тесийн толгойг зөөлөн илж түүнийг хүүхдээ хэмээн дуудах боловч AJ нь хүтүүнээс барьж аван өөдөөс нь архирна. Гинт мангас AJ-г нүхнээс чирж гаргана, зурагттай өрөө рүү аваачиж дэлгэцэн дээр гарах бичлэгийг дуурайн түүнд хүчээр хөхөө хөхүүлж эхэлнэ. Мангас нүхний тагийг онгорхоо орхисон байсан тул Тес AJ-н гарч шийдэн шүүрч аваад нүхнээс гарах хүртлээр тасралтгүй үсэрсээр дээшээ гарч чадна. Тэрээр хонглоор урагшлах үедээ санамсаргүй нөгөө хэмжүүрийн тууцан дээр гიშгэж гарсан чимээ нь мангас дохио өгчөв.
Тэс байдгаараа хурдан гүйсээр подвалд буцаж ирэх боловч харамсалтай нь хаалга төвчигдсэн байх бөгөөд өшөглөөд ч онгоосонгүй. Дараа нь тэрээр цонхыг хагалж мөлхөж гарахыг шийдэгч энэ нь маш их цаг шаардаж байлаа. Азар мангас түүнийг барьж авахаас яг өмнөхөн Андре гарч ирнэ түүнд гадарш гарахад нь бусалдаг. Андре Тэсэд мангасын талаар мэддэг гэдгээ хэлээд байшинд түүнээс ч илүү аимшигтай зүйл байгааг сануулan ээжээг орхиод явахыг зөвлөнө. Тэс ээжээд заавал туслах ёстой гэж зүтгэх боловч мангас шөнөөр гарч ирдэг бөгөөд хэрэв Тэсийг харвал шууд дайрна гэдгийг Андре тайлбарлав. Энэ үед подвалд ээжээ зурагттай өрөөнөөс гарч утасныхаа гэрлээр хонгол руу хайгуул хийнэ. Удалгүй тэр захилгааны утастай холбогдсон хонх олж түүнийг дагаж явсаар өөр нэг хаалганы өмнө ирэв. Мангас удалгүй түүний араас ирсэн боловч ээжээг тэрхүү тодорхой хаалганы өмнө зогсож байхыг хараад шууд л яваад өгөв. Дараа нь ээжээ энэхүү шинэ өрөөнд орох ба тэнд хог новшоор дүүрэн байсан ч хувцас, тарилга бас нэг зурагт байлаа. Орны дээр нөгөөх Фрэнк өвгөн хэвтэж байхыг хараад ээжээ цочирдно. Өвгөн ус гууж байгаа мэт дохио зангаа үзүүлэхэд ээжээ түүнд савтай ус өгөхч дараагийн дохиог нь ойлгосонгүй. Түгээр л ширээг ор руу нь ойртуулж өгөв. Дараа нь ээжээ эргэн тойрноо харж байгаад хэсэг хуучин хуурцаг олно. Тэр тэдгээрийг үзээд Фрэнкийн подвалдаа хүчрхийлж байсан бүх эмэгтэйчүүдийн бичлэг болохыг нь олж мэднэ. Айж цочирдсан ээжээ Фрэнк рүү хашгичиж эхлэх ба энэ үед өвгөн шөнийн ширээнээс гар буй гаргаж ирээд өөрийгөө буудуу хорооно. Энэ хооронд Тэс хотоос гарч хамгийн ойрын шатхуун түгээх станц руу очин утас гуйж 911 рүү залгав. Цалдаанаар ирэхэд тэрээр тэднийг байшин руу дагуулж очин юу болсныг ярьж өглөө. Дэвч цагдаа нар түүнд итгэхгүй байсан бөгөөд нэг жилийн зөвшөөрөл үргээр түгжээтэй байшин руу дайрч орхоос татгалзан яваад өгнө. Аргаа барсан Тэс түлхүүрээ авахын тулд зочны өрөөний цонхыг хаглан тотөвш буцаж ордог. Түүнийг машиндаа суух үед мангас байшингаас архирсаар гарч ирнэ. Иймд Тэс хурдаа нэмж мангасыг ухаан алдаж унтална хан руу удаа дараалан мөргөж орхив. Тэсийг байшин руу буцаж орох үед ээжээ бөөг шүүрж аваад өрөөнөөс гарна. Тэрээр хонголд ямар нэгэн зүйлээс цочин шууд гал нэх боловч харамсалтай нь Тэсийг ташаан тус газар нь буудснаа олж мэдэв. Ээжээ түүнийг яаралтай байшингаас өргөж гаргах бөгөөд мангас алга болсныг тэд анзаарна. Ээжээ түлхүүрээ хонголд алдсан тул тэд зүгцаар Андретэй тааралдаж тэр тэднийг нуугч руугаа авчин бүх түүхийг ярьж өгдөг. Фрэнк бол хизээж энэ орчноос нүүж байгаагүй цоврал хүчирхийлэгч байсан бөгөөд бүх хохирогчдоо подвалд авчин жирэмслүүлдэг байжээ. Дараа нь тэр төрсөн хүүхдүүдийг нь ч мөн жирэмслүүлж хуулбарыг бий болгосон байна. Өнөөх мангас бол энэ бүх цус ойртогтын үр дүн байлаа. Тэр подвалд төрж тэндээ 40 жилийн турш амьдарсан аж. Ээжээ өөрийгөө мөө хүн биш гэдгийг батлахыг хүссэндээ мөн шахлуусан хүн бүхэнтэйгээ харилцаагаа засахыг хүсэж байсан тул тест туслахын тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Гэсэн хэдий ч Андре тэднийг нар мандтал эндээ нуугдахыг шаардах ба мангас хизээж түүний нуучинд орж ирж байгаагүй тул аюулгүй гэж үзв. Гэтэл гинт мангас өрөөнд дайрам орж ирээд Андрийг барьж авна. Мангас түүний гарыг тастаж түүгээр нь Андрийг үхтэн зоддог. Тэс ээжээ хоёр шууд л зүхтах боловч өргөс торноос болж хашааг давж чадсангүй. Тэд усны цамхгийн шатаар авирч оройдмог гарах үед ээжээ бууга гаргаж ирсэн ч санамсаргүйгээр унгааж орхив. Ингээд тэр өөрийгөө зүхтахын тулд Тэсийг өгөөш болгон ашиглахаар шийднэ. Мангас тэдний араас оройд гарч ирэхэд ээжээ Тэсийн үснээс зулгааж цамхаас доош шидээд мангас руу хүүхдээ очиод ав гэж хашгирна. Мангас ч тэр даруй араас нь үсрэх ба энэ нь Тэсийн хамгийн сүүлд харсан дүр зураг байлаа. Хэдэн секундын дараа ээжээ доош харан газар хэвтэх цогцоодыг харна. Тэр шатаар бууж хашааны нүхийг олсноор адаж гарах боломжтой болов. Тэр буугаа авч цогцоодыг ойроос очиж хартал Тэс амьд байлаа. Мангас түүний хувьд бамбай болж уналтын хүчийг нь зөөлрүүлсэн байв. Ээжээ сандарсандаа ингэсэн хэмээн урусныхаа төлөө Тэсээс уучлалтгүй.
Түүнийг Тесийг хөдлөхөд туслах үед мангас сэрж, ээжийг барьж аван хоёр эрхий хуруугаа нүдрүүн зоож, толгойг нь хоёр хувааж орхидог. Үүний дараа мангас Тесийн шахыг хараад гунигтай дуу чимээ гаргах ч түүнд тусалж чадахгүй байв. Тес буугаа авч мангас руу чиглүүлэхэд мангас түүнийг "Хүүхэд минь" гэж дуудан духан дээр нь хүрнэ. Гэсэн хэдий ч Тес түүний толгой руу буудан хөнөөж, эцэст нь энэ газраас явж чадсанаар кино дуусдаг.